Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадам цэцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаана ч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Хаанигт асар их мөсөн дундаас нэгэн үл мэдэх хүчнээс бүхэл хүчээрээ зуцсанч араас нь хөөж байгаа зүйлд бол ямар ч цаад тур байхгүй мэтэл эвдэр шүү гэж бодож байсан ханыг нь хүртэл нэвлээ зүрлэг гэхэд эндүү сүрлэг амтан дайрсаар энхүү хэцэх үеэ зүйдлсээр нэгэн хүү сэрдэг авгаахтайгаа илж байгаа энэ хүү бол ганцаархнаа аимшиг дараатангийн савраас амьд гарч чадсан нэгэн энэ хоёрын гол зорилго бол жүнэн дэрж тусламж гуйх гэж яваа хүмүүс ах нь бол мөрийн холбооны төв барилуу явах бол энэ зүрүүд тусалгүй гэдгийг нь бараг л гатралж байж аргаа барсандаа ч төрийн тулааны нэрлэгээр хичээлэгч нар дээр очих гэж байгаа. Гэхдээ дан ганц тэр шалтгаанаарч биш. Авгаахтаа итгэж чадахгүй байгаа болохоор нэг зүйлийг нуугаад төрийн шашны тэргүүнтэй уулзах гэдэг юм. Кафен шүтрийн шашны салбарын ойролцоо. Замын хүмүүс хэдийгээр танихгүй хэдийж айхтар том сүрлэг биетэй соёлгүй гэмээр хүмүүсийг харахаар хэдийгээр тухайн газар сул байгаа ч гэсэн айснасаа болоод хинч бодлоо унахгүй мэдээж эс нь хэлж чадахгүй ч хэлээ явчаас энэ хэд гээл дотроо хараагаал яаж ч утсан хэдэн зургийн турш байсан зөвлөгийн төрчлөгдөөд манай хэдэд хүмүүс яхаа хандаад эхлэнэ гэж байхгүй л дээ. Гэсэн ч гэсэн өмнөхөө утгах юм бол хамаагүй дээр. Хүмүүс яалтчгүй тэр их сүр хүчийг харсан болохоор ч төрийн шашинд нэгдэх хүсэлтэй хүмүүс цөөнгөө. Магадгүй айснасаа болоод дажаач ч магадгүй л дээ. Зүүн зүг тулааны болохыг гэдэг. Мага чинзоогоос шүвчтэй нэгэн байгаа байх. За тэр чи яхав дээ 100 яриа л хэлгэдэй. Гээл хопон хэлцэж чаа. Томоо шуудал миний найз өхнүүгийг таслаа гинэ гэж уурлаа. Энэ хоёр маань уучраа болсон болтдог шүү. Яг ид хөгжилтэй байжсэн чи учир битүүлэггүй ирснэ. Гинтл урдан зүгдээ суугаад шашныхаа удирдагчтай уулзуулаач гэж гуйдаг. Гуйлагчин шиг төрхтэй нөхөр ирснэ ингэж хэлэхэр чи шашин тэнгэх хүсэлтэй хүн байна гэж бодсон шүү дээ. Хэдийгээр тайлбарлах гэж хичээсэн ч гэсэн өө за тийм үү. Та тусламж суугаар ирсэн юм уу? За тэгээд гээл зөвшөөрөхгүй мэдээж шүү дээ. Гэсэн ч гэсэн гаргаж ирсэн пайснаас нь болоод зөвшөөрөхөөсөө яах вэ? Шашны бэлтгэлийн заал доги бэлгийн хоёрын тулаан бүхний мэддэг тулааны урлагаа шаал өөр. Эмх замбараагүй юм шиг хэрнээ бүхий л хөдөлгөөнөөр өрсөлдөгчийн эмзэг сэрүүч хэлсэн. Бас дээрээс нь нүдэн тарагдахгүй огцом хөдөлгөөнүүд, өшиг боолтууд, барилдаа нэмэхүүд гээл. Жинхэнэ утгаараа орчин үеийн бүхий л үрдүрдээ тулааны урлагуудыг осуулсан гайхалтай тулаан. Энэ хоёр маань ийм болсон гэхээр Чинзо багийнхандаа хамгийн шилдэг бүхнийг зааж зургасан бололтой. Тулааны урлагийн багш бол хуучин ахлах багш. Сая үзүүлсэн бэлтгэл тулаан бол чөтгөрийн эзний шинээр зохиосон шашныхаа сүр улах гэж буй техник. Хэрвээ чиний хөдөлгөөнийг мэдэх юм бол аюултай байх нь багасна. Мэдгүй техник байх юм бол аюул нь нэмэгдэх нь мэдээж. Тэгэхээр энэ ертөнцид байхгүй техникээр тулалдана гэдэг чинь адилхан хүчтэй байсан ч дайсанд чи ямар ч боломж олдохгүй гэсэн үг гээл. Нэр галт гэрээний цусыг ийм болгоо ашиглах ажилд аль хэдийнэ орчихсон. Наанагийн дүгнэлт бол тэгрийн дор байгаа хамгийн агуу атш нар байгаа юм байна. Цэцгэд маань нэр хэцүүхэн өрсөлдөгч гараад ирчихсэн. Хэрвээ мартаг бол нөгөө цагаан өстэй эмэгтэй чинь бүрий идгээд бүр ч илүү үзэсгэлэн гоолчихсан байгаа. Тэгээд чулууг бүр яалтчгүй Чинзол талтай байгаа гэдгийг нууж хаах зүйлгүйгээр хэлээд ийм байгаад харж багасаа л эмэгтэйлэг зангуу эрэгтэйчүүдтэй өссөн болохоор яалтчгүй эмэгтэйлэг зан чанарт нь ялагдж байгаа юм л да. Хобо маш яралтайгаар Чинзод хэл хөргөдөг. Түүний авчирсан пайз бол Чинзогийн өвөгийн өөрийнх нь нэрийн пайз. Наанаг хүрч шинжлээд мөн болохыг нь гэрчилсэн. Гэсэн ч гэсэн пайз Жэкэ байлаа гэж юу гэж. Түүнтэй хамгийн сүүл уулзсан хүн болох төгсөөч түүний хийнийг дэтгэд пайзаа өгөх юм биш гэдгийг нь мэдж байгаа. Чөтгөрийн шашны удирдагчгээд нэг залуухан залуу орж ирэхэд нь ямар ч тулааны нэрэг мэдрэдэггүй. Байдгал нэг сөртөө уцалсан залуу. Магадгүй өөрийн шалгах зорилготойгоор жүжиглүүлчих болох юм. Гэтэ хажуугийнхан багтаагүнээс илгарч байгаа хэмжээсгүй энергиэс яалтч л харанхуй амун байна. Тэгэхээр энэ энгийн нэг ир чөтгөрийн эзэж үж магадгүй юм. Энэ хүн бол хойдлоо мөсөн ордны төлөөлөгчийн үгээр ирсэн. Дамбекён цаашдаа сөрөгтлөг явжээ. Тэгэхээр хойдлоо мөсөн орд ингэж юу гэхээр хойдлоо байгаль нуурын тэнд байх цасрах газар нутаг тэнтгэн тулааны урлагаар хичээлэгч нар бол ийм нэрээр төлөвлөсөн. Бас жавхаа 30 жилийн өмнө эзлэх гэж ирээд сарч хүрэлгүй буужгүй буцаасан хүмүүс. Магадгүй цагаан гарын нөлөөнөөс болсон гэж тухайн үед таамагласан. За тэгэхээр ийм гуйлгшин төрхтэй байж чи яаж төлөвлөж байх юм? Өөрийгөө батал гэхтэн. Би ч яг биш л дээ. Манай авах байгаа юм. Гээл ээрж мураа сандраад яалтчгүй с ижигтэй нэг. Яг тэнцээс ирснээр балаа харуулахын тулд мөсөн ордныг төлөвлөдөг мөсөн цагаан ариу алганы техникийг харуулдаг. Гэтэ яа ч бүр сэжиглээд унах юм. Яасаа гэсэж зүг аяхтай ус биш. Зүгээр модон ширээг тасгалдаг л орхит юм да. Зүгээр шок. Ийм хүчтэй дотоод ийм нэрэг бол урд нутгийн хүмүүст бол байх боломжгүй л байлтай. Чинзооч зэвүү юм байна. Тэгэхээр чинийхэр бол би ч гэсэн хойдлоо мөсөн ордны хүн гэсэн үг үү? Гээл. Яг ийм энерги түүсэж зэмсэн хүмүүсийн үсэн цагаардаг. Тэгэхээр энэ нөхрийн үс нь хараагаа шалтгаан нь одоохондоо тийм сайн биш л гэсэн үг шүү дээ. Гэтэ яг нэртэртэй удмын хүн гэсэндээ өөрийгөө батлах гэж бүхий л хүчээ гаргах үед дүүс нь угаасаа хэл цайгаал. Гэсэн чи гадаас нэг цагаан үстэй эмэгтэй ороод ирлээ. Тэгэхээр одоо бүр яаж баталж чадхааргүй л болчихлоо та хөрхий. Энэ үеэр мөрийн холбооны үндсэн байранд авгахын цахиагаа хөрөөд өчгсөн. Ахмадууд нь хилэлцэж байдаг. Туслах инхийн гэрээ хийсэн ч гэсэн тэдний саланд эндүү аюултай. Анхнаасаа ягаад тийм аимшигтай аратан битэмжилсэн өөрөө ойлгомжгүй. Луу ястамлхий гэдэг домгийн магас бол төсөөлж чадхааргүй ордооч хэрэггүй тийм л зүйл. Ер нь бол агуу пен, иймүү, салхины цагаан бар, галт гэрийн, луу ястамлхий, эдгэр таван оршууг ариун оршуу гэдэг. Дэх үед 3 толгойтой луу ястамлхий гарч ирэх үед нь 5 мууж устж байсан гэдэг. Тэр үед хэдэн мянган хүү гисэн. Гэсэн ч гэсэн хэдэн мянган тулааны урлагаар хичээлэгч нарын ачаар бараг л алж чадсан. Хэрвээ энэ хүмүүст одоогийн нөхцөл байдлаараа туслахыг зорилдох юм бол өөртөө шарчигдж мэднэ гэж багтан нөгөө талаас туслахгүй л бидний нэр хүнд яах юм бэ гэж маргалцсаар. Гэтэ бичээс дээр нь бол битүүмжиг жунхаагаас авсан тесрэг бөмбөр устгасан гэдэл нэг хачаа өгүүлбэр.
Энэ бас нэг өөрийгөө батлах гэсэн ах шиг авьяастай нэгэн байгаа. Ямбас угаас сэтгэл зүйн нэгэн зэрэг хэрэггүй драматай болчихсон болохоор түүнийг оруулсан. Гэсэн чи сайхан гарч дүнэлтэн ч үрээгүй байхад элчиг шууд дуудаж оруулснаа. Би энэ загтал дотроос ч газар доогуур ариун шүтэнийг хайж байхдаа мөсөн чулуу хааныг нураасан гэж уншлаа. Гэхдээ бид нар Луяс Мэлхий хэдэн зууны өмнө тийшээ төгссөн болохоор өдөрт өвчсөн гэж таамаглаад орсон. Гэхдээ нэг л байцаагаад байгаа юм шиг. Тэгэд өндөр чи бас манай мужаас авсан мэтэр тесрэг бөмбөг ашигласан гэж бичсэн байна. Гэхдээ энэ зүйлийг чи ашиглахыг хориглоо төрийн нууцад оруулсан. Бид нэр ч хүрэх хэрэг байхгүй. Гэхдээ яа харахгүй тан. Яг бид нар урд нь сонсож байгаагүй жунгааг энэ качиргалтай байгууллагаас авсан. Авсан ч гэжтэй ер нь бидэн дээр өөрсдөө л аваад ирсэн л тээ. Гэтэл бас дээрс нь тэдний мэдих бүхий л хамаадууд нь ихэнх нь Луяс Мэлхийн дайралтын үеэр хамгаалж байгаад өвцгөөсөн. Гэхдээ ордных нь мастрын үхэл бол осол байгаагүй. Цорынгаа замдуулсан хүнийхэн шархных нь мөрний хоолбороос харахад яхааргүй 6 дачин сэлмийн бүлэгмийн хийсэн зүйл хойд далаа мөсөө ордонд үе дамжин өвлөгддөг байсан. Ариун шүтэн байдаг байсан ч гэсэн хэдэн зууны өмнөх дулааны үеэр хамаадууд нь өөрийн амьтагаа зөв түүний хүчээр хамтдаа тэнцэнэ бочлогдсон. Тиймээс л тэд өөрсдөө шүтэнийг авахын тулд Луяс Мэлхийг бүрэн үгсэн гэж бодоод тэгэж болоогүй зүгээр шахуу олцсон тесрэг бөмбөгүүдийг ашиглан бас дээрээс нь тэдэнтэй 6 дачим юу ч хэлээд нэг тийм бүлэмжтэй орцоосон гэж сорвтын өөрийнхөө мэддэг бүхний ярьж хэлдэг. Луяс Мэлхийн хөлдсөн биеийг олоход нөгөө л мэддэг бүлмийнхэн чихэн төрх нь гарч ирж гинтийн дайралт хийсэн. Тэгэж болоогүй өөрсдийнх нь зарим хүмүүс нь ч гэсэн уралсан байсан. Тэгээд л бүгд дуслаа гэд үхэлтэйгээ эвлэрээ байж их мөчтөн гинтгэл зөвлөж явсан бүхэл тесрэг бөмбөгүүд нь тесэрж үгсэн гэж бодож байсан зүйл нь санаас нь гараад ирсэн юм байлээ. Тэндээсэн бүлмийн бүхэл хүмүүс нь түнлэл дайрсан жилээ. Хайрсан дээр нь сэтэрхийж үлдэж чадаагүй. Зүгээр л цахилгаан цохилоод төгсгөөсөн. Гэтэ тэдэн дунд ган багтаа онцгой хүмүүс байсан. Тэд бүгдээр өөр дулаарын техник ашигладаг. Тэс өөр төвчний хүмүүс байсан. Гисэн ч түүнийг торгож л байх шиг харагдсан. Гэтэ сайн хараагүй л дээ. Хамаам цугтаач чадсан гэж бодсон ч гэсэн үгүй байсан. Бараг л өвчлээ гэж бодохдоо зэрэгцээ. Нэг хүн шууд л нүдийг сохолж тэр хүн яагаад надад туслахыг ойлгоогүй ч гэсэн хам цухтыг гэж хэлэхэд үүнийг яасан 6 дайчин сэлмийн бэлгэнд өгч болохгүй шүү гээл. Надад энэ пайзаа өгсөн. Тэгээ дээрэс нь энэчээр тусамж гугаараа гэж хэлсэн. Гээл бүхий л зүйлсээ нэг нэгэнгүй ярьдаг. Төгсөөч чи тэр багтаа хүнийхээ ямар ба нэгэн хөдөлгөөнийг санаж байна уу гэхэд өндөө бол сайн санахгүй байна л да. Нэг иймэрхүү байсан гээл. Жаахан хүүхэд цаваагаар савчж байгаа юм шиг хөдөлгөөнүүдийг хийхэд хообон хүртэл ямар тэнэг юм хийгээд байгаа юм бэ гэж бодож байхад төгсөөч энэ хоёр шууд л таньдаг. Гарцаа авахгүй ч дөрийн эзэн буюу өмнөх тэргүй амт мөн хаа нэгтээ өглийг хөндөх газарт хоёр хүн дулаан хийж өдөг. Залуухан залуу нь хэдийгээр маш авьяастай байгаа ч хэлээ. Эсрэг дулалдаж байгаа хүнийхээ чигчээ хурааны жилийг ч гаргах хааргүй. Магадгүй тэр энэ байгаа өөр хүнтэй үдсэн бол бүгднгийн шоглох байсан баг. Гэхдээ түнтэй бол ягааш дүүцгэргүй. Уг нь бол тэр хормоо бүлгмийг устгахаар явж байсан хүн. Гэвч ханаас ч учир бүтээлэг хүмүүс гарч ирээд өхөн нь баг өөр болчих шиг боллоо. Энэ хүмүүс байгаагүйсэн бол тэр ганцаархнаа хормоо бүлгмийг устгахаар байсан байхыг ч үгүйсэхгүй. Яг л бодсны дагуу бүхий л хийж чадах хөдөлгөөнүүдийг нь харж дуусаад Чөнзөгийн хамгийн сүүл зурсан төгсгөн мэрэлтийг нь гаргаж ирснэ. Хурныхаа үзүрийг хөдөлгөөл алчдیں۔ Хормоо бүлгмийн тагнуул Налитины энэ залуугийн үйлдэлийг нь мэдээд эднээс тусалцаа авсан юм байлээ л дээ. Тэгэхээр хормоо бүлгмийнхэн ч гэсэн энэ хүмүүс дөртөө олчлоо гэсэн үг. Энэ эдгээр чинь битүү бололсон нөхөр ирээл. Мастра хойд талаа мөсөө ордны тагнуулаадаас салбат тасарлаа. Тэнд ямар ба нэг асуудал үүссэн бололтой. Гэхдээ шууд ууралсан ч гэлээ. Луяс Мэлхийн амьд бүр дөрвөн толгойтой байна гэдгийг сонсоод баярлаад гэдэг. Шууд л төмөр багтаа салааныхаа талыг буюу 20 хүний дагуулаад яв гэж тушаалагддаг. Өөрөө бол баталгаа ордон руу явах гэж байгаа. Мөрийн холбооны хэд алиг дэнэ шийдвэрээ гаргачихсан. Нилээд хүн хүч удаантай хөдлөх гэж байгаа. Энд нь бас нилээл өндөр үүрэг гүйцэтгэхээр нөгөө царайлаг стратеги ч гэсэн явна. Нөгөө талд ч гэсэн Чөнзөө санаа муутай юм байна. Чи албан ёсны илт биш. Ямар ч батлахаар бичиг баримт байхгүй. Яг хөө хэл хүрсэн чинь баяртай байгаа ч гэсэн анхнаасаа бид нарыг биш өөр хүмүүсээс тусламж авахар ирсний чинь мэдчихсэн шүү дээ. Тэгэхээр ийм хайнга цан гаргасан юм чи одоо асуулт орохож гэсэн мэдчихэл байгаа байлгүй дээ. Өвнөрөдний сорвч хуулиасны өв залгамжлагч юм бэлээ. Тийм болохоор л яриг нь дуслан сонсдог. Сорвч Чөнзөөгийн уруу хаан болон тулааны чадварт нь ямар ч хэрэгцээгүй болсон болохоор бүхий л зүйлээ нуулгүй хэлдэг. Хэдийгээр тэр хуулиасны өв залгамжлагч болох ёстой байсан ч гэсэн нэг шалтгаанаас л тэр биш авгаах нь болсон. Бас дээрээс нь ордонд нь хичнээн тагнуулгыг нь мэдэхгүй байгаа болохоор хиндэж хэлэхгүйгээр өөрөө шийдвэр гаргаад энэ ирсэн юм бэлээ. Тэр авгаах нь хурамч дүрсгээд сорвтыг ухаангүй байх үед нөөрийгөө өрөмжилчихсэн. Гэтэ яг тэгсэн үгүй л мэдэхгүй л дээ. Зүгээр л ухаангүй байх хугацаанд нь түүнийг залгамжлагч болгоод яг сэрэгт нь авгаах нь баатар шиг хүндлэгддэг болчихсон юм бэлээ. Тэгээд жуулыг ашигласан аргууд нь сонсоод тахнэ. Яг харахгүй 6 дайчин сэлмийн бүлгэн өмнө чөтгөрийн шашин дээр хийх гэж байсан төлөвлөгөөнүүд нь бүр дүрээрээ үйж идэг. Манай гэж угаасаа л өвгийнхөө төлөө явах нь ойлгомжтой. Гэтэ тэрнээс өмнө гэрээ байгуулдаг. Яагаад ингэж байгаа вэ гэх юм бол албан ёсны урилгагүй болохоор зүгээр л очих юм бол маргаан гарах нь ойлгомжтой. Бас өмнөх тэргүй хамбыг олохгүй магадгүй тэр өгсөн байх юм бол ямар ч хэрэгцээгүй явсан боч таарна. Сөрөвтөж гэрээ хийж болно л доо. Гэхдээ ордонд очих юм бол би ямар ч ирэх мэдлгүй шүү дээ. Тэгэхээр очихоор л хүчнэггүй болчих юм шүү. Гэтэ хамаагүй гэл гэрээ хийждэг. Гэрээ нь маш энгийн. Нэгт Луяс Мэлхийг ялсны дараа дотоод зам болон цус нь тэнгэрлэг чөтгөрийн шашны өмч. Хоёрт Луяс Мэлхийг ялсны дараа хойд талаа мөсөө ордон мөрийн холбоотой гэрээгээ туслах. Гуравт тэнгэрлэг чөтгөрийн шашинтай нэгдэл байгуулах. Бүр яаж ч өөрийнх нь мэдлээс сэтэрсэн хэрэг байсан ч гэсэн чи тэрийн цанаа зовлтгүй. Угаасаа чамайг ордны мастер болгочихно гэж аавдیں۔ Үнэн дураараа. Бүхий л зүйл ойлгомжтой бол Чөнзөө хамгийн ихтэй хүмүүс болох 6 айлтыг дуудуулан хойд тал руу явахаа зарладаг. Жүнианаас гадуур хойд бүс нутаг байгаль нуур руу очихын тулд тэрлэг хомгийн захирдаг агуу тал нутгийг гатлах ёстой. Зөв шудраг мөрийн холбооны 400 илэд тулаанч яралтай хөдөлцгөн 3 өдөр тасралтууд авсан нийцэс тал нутгийн цаг дээр ирэхэд бөөндө хальт зогсгоодог. Бид нар чи хөдлөөсөө өмнө ч төрийн шашнаас тусламж гуйсан гэдгийг нь мэдчихсэн. Гэтэ албасны хүсэлт биш болохоор угаас хамаагүй гэж бодож байгаа ч гэсэн энэ эмэгтэй бол Чөнзөөтэй өмнө уулзчихсан болохоор ямархуу зааш гэдгийг нь гадарлаж байгаа. Тэндүү чимээгээ чимтгүүгээ сануулдагч. Нөгөөх нь бол тэнэг. Маш их хүчтэй ч гэсэн тэнэг. Ахаасаа хүчтэй ч гэсэн дахиад хэлчихэд тэнэг. Хүчэндээ хитрхийх бардчихсан тэнэг.
Зэрлэг омгийн мэддэг хүмүүсийн хувьд гэх юм бол дөрөв өдрлийн турш морийнхоо зоон дээр олцлолтон байлдаж явдаг. Тулаарны тал дээр бол гайхалтай хүмүүс гэдгийг нь мэдж байгаа. Битгийл таарчаасаа гэж залбирч байсан ч гэсэн тал нут түрүү дөнгөжл хөл тавиал таарчдээ. Агуу хүн овг. Бүрэн дуу цангинал учир зүггүй тариад ирэх нүгсэж чаа. Маш зэрэгтэй хэдэн мянган зэрэгэ орхиол хэдхэн хүн хүрээд ирдэг. Тэдэн дунд хүн овгийн удирдагч хасаараа. Өөрөө асар том биетэй. Дээрээс нь нэмэд хүрүү улам ортой. Яг нь энэ залуучаа ахыгаас өдөртэй хугацаанд энэ бүс нутгийн хилтэй орхон газар байдаг байсан болохоор нэлээдгүй сайн үзүүд бололтой зэрлгүүдийн хөлийг нь хүртэл мэджээдیں۔ Чамлахааргүй аль бочор өгөөд тал нутгийг гатлахаар болдог. Дагаацхан тэрч биш. Энэ мөнгөнд нь өөртөөс нь өөр босод хүмүүсийг үгээр бити явуулаарай гэж загсаа. Тэрийг нь үлдэхтэй дургуул хүлээж авсан. Яагаад тэгэхээр өөртөө бурхан гэдэг цолыг өгч өгсөн. Тим хүн байна гэхэрч. Өчүүхэн нэг хүн тим том цол хүндэх үедээ гэл хэмэгчгүй ярих аврах том биетээр төд удалгуул тус бүртээ 100 хүн дагуулсан 6 элдээ дагуулад чонзогийн арим хүрээд ирдэг. Газар чичрэхээр их хүнтэй хүн авгийн өдөрдөг ч гэсэн тэднийг тусуу уулздаг. Тэгээ явахыг нь бол элдгэр биш гэлээ ерөөхдөө сануулдаг. Ерөөхдөө бол хүн хүчний өвдөх юм бол ямар ч боломжгүй. Нэг хүнд нь бараг 100 хүн ногдохоор байсан болохоор хинч ааштай. Чонзоор наанагаар шинжлүүлээд монгол хэлтэй ойролцож арай биш гээл. Ерөөхдөө бол энэ махаа дээр нь зориудаар манай Монголын хятадас тулааны техникүүдийг хулгайлдаг. Дээрээс нь хязгаарч дайраад эзэлж чадаагүй юм шигээр л харуулгыг хичээсэн юм шиг санагдсан. Тийм болохоор энд нэг их зүйлийг нуршилгүйгээр маш урдхан товчилж заяа. Та нарын ч гэсэн дуруу урж байгаа сте. Чонзооч монгол хэл сурангуудаа маш холоос спикер шиг л чангаар арын цэрэгтэнд сонсогдохоор замаас зээл хичээлэгтэн. Агуу өдөртөгч өөрөө хөлж байгаа дөмнөөсөө хүү явуулахад тэр нь тэнгэрийг харанхуулахаарыг сум бороо оруулсан ч гэсэн чонзоо бүгднгийн зөксөөгоод өөрсдрөө нь явуулаад хорбын дотор л 2000 зэрэг алаад шилж жирэнгүүтэл хүмүүсийг мөртөө өвтөн дараад өдөртөгчийг нь өмдөнд нь шийдэлний айлгаад гарагийн тастаа заа нэг тиймэрхүү нэг хонс биш. Байгал нуур гэж гайхалтай зингийг нуур. Яа энэ байгаль гэж хэлэхгүйгээр байгал гэж хэлэх нь ямар хэцүү юм те. Хойдлоо мөсөө ордны ордон нь орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй л гэмээр сайхан тасаг газар. Хэдэн зуун хүмүүс баг болон ээлжлэн мөсөнэргээ газар шингэн лацыг шатлаараа л удаан тогтоох гэж үзэж байгаа. Харин мөрийн холбооны хүмүүсийг тосгож байгаа хүмүүсийнхэн нэг мастер нь сорвдгийн замнуудад байхгүй замдаа өгсөн байгаасаа гэж ярьж байхад нь аавгах нь хэн залуу шууд л уурлаа. Хэдийгээр тэмцэл болсон ч гэлээ. Тэр бол миний аавд хөвээрээ байгаа. Тэгэхээр амаа мэдгээл ихэл зүртэй. Уг нь бол энэ аавгахын түн тулааны урлаг зааж байсан боловч нэгтэл ийм зүйл болсон болохоор үлцэг хэдэн ахмадууд нь сорвдгийг авчсаар агаад ахыг нь чадварлаг болохоор нь сонгоцсон юм бэлээ. Энэхэд уг нь бол чөтгөрийн шашныхын нэг ирнэ гэж юусоо тооцоолоогүй. Гэвч хар тугаа өрг сөрөл ирж явах юм. Мөрийн болбооныхон ч гэсэн юу ч мэдээгүй л байгаа. 15 өдөр явах замыг чи 10 өдрийн дотор явсан болохоор зэргүүдээ амраах хэрэгтэй гэж шилснээ сануулсан ч гэсэн нөгөө зэргүүд нь юугээл тоохов. Ядаж өөрөө жоохон амраад авъя гэсэн чи хөлөг дээр нь гинтэл бөөмэй. Артаас нь баахан хөлөг онгоцнууд ирсэн байна гээл. Гэсэн чи нэг залуу мартагцсан усан дээр халахмаар алхаал ирж явах юм. Домгийн маструуд хүртэл уг нь энэ зүйлийг хэсэгэн явсанд хийдэг гэж сонсч байсан ч гэсэн ийм том далаа дээгүүр цомшгол шунгнаас хөлөг дээр нь гараад ирдэг. Чонзооч ирэнгүүтээ шууд л кансууа гэж юм бэ. Гээл нөгөө тэнийг нөхрийг асуудаг. Шилтгаан гэх юм бол зэрлэг омгийнхын чөтгөрийн шашныг энэгээр явуулж болохгүй шүү гэж гуйсан болохыг нь мэдчихсэн болохоор л тэр. Нөгөө талд байсан хүмүүс хүртэл түүний алхалтыг нь хараа шок. Тим зай нэгж явж чадж байгаа хүн гэхээр тахнаас нэрэн тэнгэр түгэд байгаа чөтгөрийн шашны өдөртөгч болохыг нь мэдчихэж байгаа. Уг нь л тал нутгийн өдөртөгчтэй элдв юмсэж жоохт нь зогсоё гэж бодож байсан ч гэсэн хэл ам ойлгоцдгүй болохоор төгшөөгөөд болсондоо гимшиж байхад чонзоогийн зан гадарсан нэг ахмад нь асаа шивнэг техникээр тэр хөөрлөв соёгоо харуулсан нэг зүгээр өнгөрөөлгүй алдаг тэр баталгаа төгсөн гээд лаймхандаа нөгөө тэнхгийг аврах гээд дурдуур нь 50 замаар шидэх гээл ярих гэсэн чи шууд л холд гээд уг нь л өөрийг нь аврах гал ингэж байгаа штэ гэсэн чи нөгөө тэнх чи шууд л нөгөөдгөө холд гэснээр чинзоор өрөнгөтэй бидний зам садлах гээд хэрэггүй гээл дотроо бодож байгаа нь бол хэрвээ би энэ нэрийг устгах юм бол моримоо өдөртөгч болох юм байна л да. Гэж бодоод сэлмээс болох нь гэсэн чинь харин хөөхөн ухаалаг сонголт хийгээд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч яана гэж уучлалгүй өвдөг дээрээ ясалдаг. Гэсэн ч гэсэн юу л өршөөвдөө. Хөнхөө завчаал алах гэсэн чинь урдуур нь хүчрэг мастер нь хоёр гарынхаа бүхий л хүчийг дэвшлэн хамгаалсан ч шөөнийх нь бүхий л ясан цуураал. Ийм үйлдэл бол чинь цаг зөсөхгүй шүү дээ. Хүсэндээ хүрэх гэж явахт нь юм ойлгодгүй тэнэгүүд нь шууд дайрсан ч бусдыгаа хамгаалж яана гэж нөгөө тэнэгч өөрийнхөө гарыг шууд тарьчихдаг. Ингэж байгаа ч гэсэн шалтгаантай. Тэр саяны дайрлыг алах гэж гарлуун чиглэсэн байсныг нь анзаарсан. Бас дээрэс нь алах шаардлагагүй санал өгөх гэж байгаа хүмүүсийнхаа гарыг нь тасдаг гэсэн цоо яриаг сонсч байсан болохоор л тэр. Чонзооч энэ нөхцөлөд лам хотоо тохиолдож байна. Гарыг чинь тасдах гэж байсныг анзаарч бүгд л төлөвлөгөө нь бүтчихлээ. Яг ч л амьд орлаа гэж баярлдаг. Энэ залуучин дагаа замиа хамгаалах цэцэрлэгоор гараад тастаагүй. Тэр ч гэсэн домгийг мэднэ. Тэгэхээр домгийн амьтны цус нь тасарсан эрхтнийг хүртэл нөхдөг. Ийм шийдэмгийн зан хэрсэн ухааныг нь хараад чонзаах гарыг нь тасдах гэж байснаа болоод алхан зөв юм байна гэж завччихдаг. Зэргүүд нь ийм нөхцөл болсон болохоор бүгдээрээ дайрсан ч нөгөө мастер шин бүгдийг зөксөөгөөд чонзоо түүнийг алах хэрэггүйсэн юм шүү. Яаж ч гэрээгээ бодсон ч гэлээ гэсэн чи. Харин ч би өгөөмөр хандсан гэж бодохгүй байна уу? Биднийг алах талаар зэрлүүтэй ярьж байхад та нар ч гэсэн дэмжижлээсэн биз дээ. Харин ч та нарын аймаг хамгаалаад тэр ганцаархнаа өглөө. Энэ үгсэн л өөрөө одоо зүгээр явах гэж хахад өөр зүйл асуугаад үзэрэй гэж байгаа юм шиг л. Манай хүчтэй тэгээ зүгээр ч явчихгүй. Хэрвээ өшөөгөө амаар авах юм бол өөх бэлтгэлтэй дайраарэ гээд л яваад өгдөг. Саяны үгсэн нөхрийг дагдаг байсан нэг нь их л орсолдоо автаал үлдчихэж байгаа. За манайха энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлж байна. Ягаад энэ спешиал дугаарыг хийх болсон бэ гэхээр та бүхний мэдж байгаагаар наана машины зохиол нь одоохондоо дуусаагүй байгаа. Тэгэхээр цаашаа season 3-гээ бичлэг хийхэд хангалттай их зохиол байхгүй гэсэн үг. Тийм болохоор наана машин аль биесноор дуусны дараа season 3 гэж эхэлнэ. За тэгэхээр одооноос эхлээд наана машиныг хизээ гарахыг яахыг их ингэж асуухгүй байна гэж найдаж байгаа шүү. Бас тэр нь манаас үгийг хэрвээ дэмжихийг хүсэх юм бол манай нэг үзэгчнээс энэ пэйжнээс нь худалдаа авалт хийх юм бол орлогынхаа 40% бидэрт өгнө гэсэн. Тэгэхээр хөөрхөн сонирхолтой кинонуудыг ч гэсэн үзээд биднэрийгээ ч гэсэн дэмжиж маш их тус болохоор баярлалаа. Дахин нэг сануулга хэлчихье. Нано машины их зохиолн дуустал манаас үг төр дахин нано машин орохгүй гэсэн үг шүү. За тэгээ баярлалаа. Баяртай.